харж агсалтын талаар ярих гэдэг юм л да. Хууль нь 9 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ бол ард иргэдийн хүлээлтэнд хүрэхгүй байна. 4.8 сая үгдэл байгаа. 1.2 сая иргэний. Тэгэхээр энийг боловсруулалт нь ямар нэгэн алдаа гараад байна. Олон улсын жишгт хүрэхгүй байна. Тэгэхээр би бас байнгын орон дээр хэлсэн. Монгол банк тусгай зөвшөөрөл олгодог байгууллага 2 байгууллагад олгогдсон байгаа. Тэгэхээр яаралтай шалгалтад оруулаад хаана алдаа байна, алгоритм нь ажиллахгүй байна уу? Яагаад олон улсын жишгээр явахгүй нэгдэг шалгалт оруулаарай гэж ахиж хэлмээр байна. За хоёрт нь энэ тэтгэврийн зээлийн талаар бол бас маш олон ахмадууд бол бохимдолтой байгааг бол нууц биш бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоос байр суурь янз янз л байна л да. Гэтэ сая бас өөрийн доо гişүн хэлж байна. Бид нар чинь олон улсын жишгээс илүү Монголын хөрсөн дээр буусан амьдралд нийцсэн зүйл хэрэгтэй гэдэг. Тэгэхээр магадгүй одоо Монгол банкны холбооч юм уу? Тэгээд нийгмийн даатгалын нэг гэрээ хийгээд тодорхой хэмжээний дээд одоо зааг нь гаргадаг ч юм уу одоо тэгээд банкуд нь тодорхой хэмжээний зардлаа нөхөд 1-2% ашиглаад ипотекийн зээлтэй адилхан л тийм бүтээгдэхүүн гарах бололцоо байдгүй үгүй сайн судлах хэрэгтэй баха. Яг гэвэл одоо амьдрал баян монголчин бас баян улс биш өөрөөсөө. Тэгэхээр бол энэ тэтгэврийн зээл дээр тодорхой хэмжээний бас шийдэл байгаа л гэж хараад байна л та. Одоо 3 гэрээ хийгээд яг банкуд нь бол зардлаа нөхөд тодорхой хэмжээний хэдэн ашиг хийгээд 1-2% ч юм уу. Энэ логик бол бас олон гишүүд яриад байгаа. Би ч гэсэн санаа нэг байгаа. Энэ тэтгэврийн зээл чинь өөрөө маш тусдаа бүтээгдэхүүн. Сарын ихээр автоматар орж ирэхээр шимтгэлийн зээлийнхэн төлбөрийг авчдаг хүүтэй. Тэгэхээр одоо заавал 24 сар, 12 сар, 36 сар гэж яснаас юу нэг тодорхой хэмжээний максимум болон дээд хязгаарыг тавьж өгөөд нөгөө иргэн нь өөрөө хэрэгцээндээ тааруулж авах тийм болцоог л нээх юм хэрэгцэж байгаа юм л да. За ажил.